яг хойдгарыг мөрөгцсөн юм байна. Яг хойдгарыг яг тус яг нүрэндээ туссан байна. Яг хойшоош би өөрөө яг хэлчихсэн тактик яг ингэ дуудаа холбосон ажиллагаа хэрэгтэй гэж хэлчихсэн. За тэр яг тэр үеэр Бүх Монгол улсын хоёр тасалбар замгийн түр аппагийн өөрийн цаангийн одоо сэдвийн мастер Батуйгийн үетэй. За одоо зүгээр. За тулаа эхлэв. За одоо яг ингээд отгонлог одоо үнцэн тоглолт яг юм. За урд гараас хойд гараа шидсэн Синдбаатар. Гаргасан окей. За хальтраад ахын ямар сон юм бэ? Цогөлд аваад унтсангүй зүгээр хальтраад байна. Яг ингээ харж байгаа хэрэгтэй. Окийн тактик. Одоо яг наад окийн тактик. За саяны отгонлог одоо урд баруун зүүн шулуун зөвхөн амжилттай боллоо. За тэнд урд гар мөн. Захаад урд гар мөн. Синдбаатрын урд гар, Окигийн хойд гар. Тий. Эсвэл яг харилцан оноо авлаа. За хоёулын хөмсгс итэрсэн. Сонирхолтой тоглоом болж байна да үзэгчтэй одоо. Гүүж авах хэрэггүй. Яг байрнаас хараад Синдбаатрын хувьд бас эсрэг өөрөө бас дуудах хэрэгтэй. Хоёул одоо хин дуудсан болно ерөөсөө. За тэр Оки одоо өөрөө урагшаа явж хагаад баруун гараа хажуусагт доногдчих. Хин одоо хөшөө сая дуудсан л энэ юм гэж. За хоёр тэмэрчний 2 дугаар раунд дуусч байна. За мөн сонирхолтой тоглоом болж байна да. За ер нь 3 дугаар үедэр яадаг тодорхой. Бас 2 раунд дээр 1-1-ээр авлаа гэж бодчих тийм. Одоо дөрмийн дагуу яг 3 дугаар үедэр эхний 2 раундыг Оки Синдбаатар яг 1-1-ээр нь авлаа гэж бодоход 3 дээр одоо хин гэж одоо энэ нэрийн одоо тактик өөрөөсөө хин дуудсан гэж ярьдаг. Хин урагшсан болохоор одоо урагшаад авлахаар одоо оногчоод байгаа. Тийм учраас одоо хин нэг нь дуудах хэрэгтэй. Эсвэл өөрөө төрүүлж гүйж орж байгаа. Гүйж орохоор одоо оногдно. За сая энэ баруун яг л юу асан юм байна да. Гидсэнд орсон юм байна да. Гидсэнд зөхөд хөл алдсан юм байна. Германы химийн цомын тэмцээний ахта, Чехийн олон улсын тэмцээний ахта, Олимпийн тэмцээний мөнгө За одоо хин дуудаж хин 2 номероор ирсэн те. За ерөнхийдөө яг тэрэнд очив. За ихтэй сонирхолтой харуулж байна. олон улсын тэмцээний Эрдэнэтийн Синдбаатар. За Синдбаатрын хувьд одоо бие хөгжим биеийн задраад их. Ер нь бяртаа хөгт шүү дээ. Үнэхээр унган бяртаа. Тийм унган бяраа байдаг. За одоо ингээд хин дуудсан. Дуудах. За отгонлог тэр баруун шулуун оновчтой боллоо. За тэр одоо отгонлоо дуудаж байна. Тэс ингээд хин дуудах хэрэгтэй. Дуудаж хэрэгтэй. Тэр хүн л одоо яг яаж. Энэ хоёрын дэвдэл. Хоёул энэ зүрхэн чадвартай. Ямар мундаг ойдгаар. Онсноо мэдэрчээд байна шүү дээ тий. Онсноо мэдэрчээд барьчаад байна. Дахиад хоёулын толгой гаргачлаа да. Мөргөлдөө лайн да одоо тэгээд. Тэр толгоон дээрээс мөргөчлээ. За тэр яг духан дээр одоо яг духнаас нь одоо шин тус гарлаа. За энэ дээр. За яа. Бас мөргөлдсөн байна тий. Мөргөлдсөн байна. Мөргөлдсөн байна. За тэр яг тэр толгоон дээрээс тэгээ цус гараад ирсэн. За тэгнэ тэр яг нэрээс мөргөлдсөн. За ринг бол ер нь рингэн дээр бол цусууд нэлээд тусалсан байгааг харж байгаа та бүхэн. Сая яг саяны за урдныхын хүнс яалч одоо яг баруун гараад нэг нь урдаар айж нэг нь баруун мөргсөн зогсон байсан бол одоо саяны толгойн яг мөргөлдлөө. Яг хоёр талаас тулчлаа сая. За одоо Синдбаатрыг эмч рүү аваачлаа. За одоо ингээд одоо шилдэг хоёр одоо Монголын одоо
Дэлхийн олимпик дэлхийд одоо Монголын төрөнд баг мандуулдаг одоо хоёр шилдэг боксер өчүүдээ. За одоо манай одоо боксчд одоо нэг одоо юу одоо энэ хөмсг сэтрэх одоо хамгийн одоо энгийн арга. За Төмөр хотоо огш нь одоо Окигийн анхны огш Монгол Улсын ойролцоогч Дорн аймаг талын бүргэдийн Ёндонгийн Төмөр хотоо. За яг одоо Оки багш руу гараад багш нь зүгээр нэг маш тоочны хитгэн имэлчээд холдчихж байна. За багшаар одоо олон жил одоо тамирчтай байлж мэдж байгаа л да. Одоо өөрийнхөө за мөргөлтгүй шүүж гэрэгний шүүж хоёул нь одоо за тийм сая үед яалч мөргөлсөн тий. Яалч одоо хин дөрвж мөргөснийг нь бараг торхохоор ийм тал руу горлоо. За одоо хин дуудах хэрэгтэй. Ингээд дуудах хэрэгтэй. Ай яг баруун гар оногдоо за тэр онцлог мэдэрсэн яг онцлог мэдэрсэн. Окей яг онцлог мэдэрлээ баруун гар. Яа хойдгор ямар мундаг үрвэ. Одоо энэ жил туршлага одоо арай илүү үү. Дан гэдэл тулгалаа сая. Одоо ингээд хин дуудсан би хэлжсэн тийм ээ. Хин дуудсан л одоо ерөөсөө ааж. За баруун гар юм да. За сэргээрсэн ингэж урагшаа харж байна. Чээж унгаад буцаад татаж. За одоо нүүрнэд энэ тэмдэглэл тий. За одоо энэ харсан дээр. За харилцсан одоо. Окигийн хойдгор цэндэгийн урд гарлаа. Тий. За толгой нь одоо хагалсан хөмсгөн сэтэрсэн гэдэг хоёр тамирч маань настаа нэрэ. За цаг бол зогсоож байгаа тий. Тий цаг бол одоо зогсож байгаа. Одоо цаг бол цэврээр явж байгаа. За толгоон дээр түрүү мөргөлдөө толгой нь хагалсан. Хөмсг задарсан. Дээрээс нь толгой нь хагарчаад байж байна. За ингээд бүр хоёр харчих шиг боллоо толгой. За одоо энэ дээр. За одоо энэ дээр бараа. За яг баруун гар дан хидл орсон байна. Өөрийгөө тэрийгэж мэдчихлээ. Мэдэрлээ. Дахиад одоо энэ дээр баруун гар орно доо. Эдэ боксч юм бол нөгөө бүхэн хайсан унснаа дэндүү сайн мэдэрдэг гэдэг шиг боксч юм бол онсон оногцсноо бол маш сайн мэдэрч байгаа. Тий. Яг одоо гар мөрөндөө мэддэг явчихдаг. Юун дээр гаргав гэдгээ бол их сайн мэдж байгаа. Тэр нараа. За яг тэр усэгтэн дээр урд гар хайж яг толгож байна. За сүүлд нэг чээж унгаж хойдгаар нэг шидчингүүтээ яг Оки тэрэн дээр нэг зөрчингүүтээ хилээ гаргаад хойшлаа. За энэ одоо юу одоо тамирчин хүний одоо нөгөө яг мэдээд гарлаа. Шатаах доос нөгөө. За одоо мэрлийн боксчс байдаг. Өөдөөс нараад инээгээл одоо хилэн гаргаад гараад доош сул хаяад тий одоо нэг хоёр гараад одоо тий одоо биеийнхээ одоо нэг ямар нэг юм уу одоо ил харуулдаг. Одоо энэ нөгөө өс тамирчин одоо шатаах гол зүйл. За хоёр тамирчны тулаа хэллээ. За одоо ингээл хин одоо гэдэг дүүсгэн шүү дээ. Тий. Ай. Дахиад зүрэлцсэн. За энэ үл сая зүгээр сайхан зүрэлцлээ. Төрний үлдээс эвгүй мөргөлдсөн шүү дээ. Манай хоёр чинь. За одоо ингээ Оки дуудаад эхлэв. За ер нь хэдий донцсон учраас тий. Дөрөв өдөр хожиж явж байгаа гэдэг бол хашруу мэдчих яг шиг байна. За доороос нь хөлгөө задлах гэдэг энэ зэндээ. Одоо салаад ажиллах хэрэгтэй. Одоо. За нэг сугдаад нэг жоохон цаг аваад Оки саллаа. Зин. Окигийн хойд гар ногчоод бах. Тий. Цэндбаатар урд гараар тулаад Оки одоо хойд гараа шулууш ичээ тий. За одоо хаяад. За чээж унгаад ороод ирсэн. За одоо нөгөө тактикнууд Оки дуудаад ирлээ. Эхний харамд болохоор Цэндбаатар дуудсан. За энэ одоо Ирэнгийн дивжээ одоо Ирэнг одоо. За сүүлийн 10 улаан ядаг болсон. За Цэндбаатарын баруун гар оновчтой боллоо доо. За энэ цаг дуус болцсон доо. Сүүлийн 10 секунд. За хоёр төвшин цаг дуустаа. За маш сонирхолтой тоглоом боллоо. За одоо энэ Ирэнгийг харж байгаа баг. За жоохон хэтрүүлэгтэй хэлэхэд бол ринг бол цусаар бодогдлаа. Энэ тэмдгүүл цус үсэрсэн байна. За энэ одоо алчуур малчуур нь одоо ингээ харагдчихсан. Хэтрүүл цус боллоо одоо тэгээд үнээр хүнд тулаан боллоо. Цус урсгсан тулаан боллоо. За энэ дээр ингээ ингээс. За түрүү чиний тамаг доо. За 3-2 юм бай. Эхний харамд бол Цэндбаатар дуутсан. Хоёрдугаар раунд дээр бол Оки нэг илүү оновсон. За 3 дээр бас л одоо Ромны арай л Оки талаа байв. Тий бас нэг 3-2-оор дуусгаад одоо чиний тамгууд нь Окигийн бой боллоо гэж. Ер нь хийх байх.
За тэгвэл одоо харцгаая. Хэдхэн орон дараа шүүгч. За Хэний ингэ гарыг өргөх вэ гэдгийг. Оки баруун гар Цэндбаатар одоо урд гараа тулгаад байгаа. Маш хүн тулаан боллоо энэ. Хоёулаач одоо өндөр зэрэглийн боксерууд мундаг мэдрэх юм да. Соёлоо их гоё мэдэрлээ. Хийнийх нь хөмсг задарлаа. Хурдтай байна манай хоёр. Тариг хагарлаа тий. За. За улсын арга дөрөвдүгээр төрүүлж байна. Эрдэнэтийн Цэндбаатар. За сайхан ёслоод одоо рингээ хүндлээд буулаа. За тамирчин үний ганц удаа сайхан хэмжээд дээ шүү дээ. За энэ одоо эрингийг одоо хүч сонирхолтой тулаан боллоо. 2017 оны улсын ураг шалгаруулах тэмцээнээр хамгийн отхон тулаанаа хийж боксинг тамирчны замналаа отголж дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа ёслоо гүйцэтгэсэн манай шилдэг боксчин олон улсын хэмжээний мастер Отхон чулууны Батхуу бүрд медалийн бац дангасан уулын баяжуулах Эрдэнэт төлтөрийн хангад Батхуудын тамирчин Хүрсүрэн шагналыг Монголын боксын холбооны ерөнхийлөгч Бастенбердийн Батэрдэн гартууд өгч баяр хүргэж байна. $2017 оны насан турш төмөсийн аврах шалгаруулах тэмцээний 60 кг-ийн жил мөнгө медалийн болцол ангасан Аз ТV-ийн авраг, Азийн зуны спортын наадмын авраг, Рио 2016 зуны олимпийн наадмын хүрэл медаль, Монгол улсын гавьяа тамирчин, хэд хамгаалах ерөнхий газрын хэлцэн спортын хороо, Апо хувьцат компани, зохиомж дээд сургуулийн тамирчин, Дорж Нэмбогийн Отхон далай. Жаран килограммын зэн даваргын алт медалийн болцод ангасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүд спортын хорооны тамирчин Ажны корпорацийн тамирчин Рио 2016 зуны олимпийн 31-р наадмын шагналт 5-р байрын эзэн олон улсын хэмжээний мастер Эрдэнэтийн Цэндбаатар килограммын жингийн медальнуудаа халуун гадагдастаар халуун талархал илэрхийлээ. Монголын боксын 2017 оны нас дөрөвчдийн улсын аврах шалгаруулах тэмцээний 60 кг-ийн жингийн медальнууд за дэвжин дээр бол рингэн дээр бол өрсөлдөгчд рингнээс буугаад бол анд найзууд ах トゥ нар байдаг. Тэр л ясаар манай 60 кг-ийн жингийн боксчд манд төвөрлөж энэ спортын шударга сайхан гэдгийг яруу тодор харууллаа. 60 кг-ийн жингийн шилдэг боксчдоо дахин баяр хүргэе. За мөн өнөөдөр улсын аврах шалгаруулах тэмцээний үеэр бас нэгэн баяртай сайхан үйл явдал тохиож энэ яслыг одоо гүйцэтгэхэд бэлэн боллоо. Манай нэгэн цаг үеийн шилдэг боксчдын гэдүүгээ Монголын боксын холбооны менежер олон улсын боксын холбооны шүүгч Гамболтын Бадрахман саяхан бүгд найрамд хятад улсад болсон олон улсын боксын холбооноос зохион байгуулсан олон улсын шүүгчийн 2 одны зэрэг олгох сургалтанд амжилттай сууж олон улсын боксын холбооны 2 одтой шүүгчийн зэрэгээ амжилттай хамгаалжээ. Ингээд
Олон улсын боксын холбооны 2 хоттой шүүгчийн зэргийн батламжийг ирүүлсэн байна. Олон улсын боксын холбооноос энэ батламжийг Монголын боксын холбооны ерөнхийлөгч Наштан Бэрлийн Батэрдэн Бадрахын гамболтын Бадрахад гартуул өгч баяр хүргэж байна. Сайхан бүрлэн далавлаа. Маш их баярлалаа. Тэгээд сүүлийнх удаа ингээд зодгоо тайлбар ингээд улсын аврагын тэгээд хөрөл медалийн боослангаад ингээд отхон талаад Синдбаатар дүүтэй ингээд сайхан ялтаа өгөөд ингээд бас медаль хүртээд бас тааж байгаадаа маш их баяртай. Өөрөө бол бас цаашаа тоглож бас тоглож чадах хэмжээнд хангалттай байсан тий. Саргаад бас түрэл болоод зодог тайллаа. Тэд яг миний хувьд зарим багш нар найз нар бас хэлж л байлаа. Чи өшөөний 2 жил 3 жил үзэхгүй байсан байж чамд байж штэ гэд. Яг одоо би яг гоё үе дээрээ яг зодгоо тайлчи дүүнэрдээ зайгаа тавьж өгье. Бас дүүнэрдээ бас нэг олон жил хоригдлуулсан туршлагаасаа бас заалт сургая, зөвлөе гэсэн үднээс бас тэгээд сайхан үе дээрээ зодгоо тайлчи гэд яг гинт чийдээ тэгээд зодгоо тайлсан.